Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол улсын засгийн газар олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй. Өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэн 50 жагсаал зохион байгууллаа. Олон улсын валютын сангийн их орон биш дээ. Энэ чинь Монголын улс татвар дүрж байгаа Монгол улсын иргэдийн их орон болохоос олон улсын валютын сангийн улсын их орон биш гэдгийг л би хэлэх гэдэг. Тэр газраас өөрсдөө буруу бодлохоор зээл авчихад тэрийг бид нар татвараар даргатлаад 55-та бид нар 60-та бид нар хурж ажиллаж чадахгүй шүү. Сэрүүсэж байгаа. Нийтээрээ л сэрүүсэж байгаа. Том нэмээд ингэж байгаа. Тэгээс зээл хүмүүс зээлтэй байдаг. Тэр зээл нэг цаана одоо энд одоо энэ хөлтөх болчиход байдаг. Яг татвар нэмэх юм бол бүр түрхээ одоо нэмц татвар хаанаас олж төлөх үнэхээр хэцүү. Тийм болохоор цаашдаа ууштай тэмцэх гэсэн бодлоо байна. Магнуурын уурхай 90 оноос хойш ажил хайсан тохиолдол ганц ч байхгүй. Тэр хүнд бэрх үед бүгд өстой зүтгэсээр гоод өдий өргөсөн улс их орноо энэ дулаан галтай гэрэл гэгээтэй байлгаж жоод ирсэн. За тэтгэврийн насанд бол одоо манай уурхайгаас тэтгэврт гараад яг тогтоолгоод гарцсан жолоочийн хувьд бол бүр энэ том тэрэгний жолоочийн хувьд бол нэгч байхгүй. Би тэрийг бол одоо бүр баталгаад байна. Нэгч баг. Дандаа мэрэгчлээс шалтгааллах өвчний бүрөвт гардаг. Үнээр манайд хамгийн гай болж байгаа юм байна шүү дээ. Энэ олон нам хэрэггүй. Олон намын улс гарч идэх гэж дэрвээ л. Өнөөдөр манай улс одоо өнөө тэтгэврийн насыг бол гасчихсан ч одоо 8 гэж байна. Энэ ч буруу. Монгол эзний ялыг харцад бүү өрөл Монголын эзний гимиг иргэнд бүү тохоо гэж. Өнөөдөр биш үү? Монголын одоо миний, таны, та бидний баялагийг харийнхантай нийлж цөлмчөөд гадаадын хулгайчдын банкнд авчиад нууцсан овчаруудынхаа мөнгийг оруулж ирэх талаар ярихан ороод өнөөдөр бидний халаасыг өгч шít. Энд ч одоо юу болж байна? Энэ Монгол биш хүмүүс энэ төр засагт ч байж шít. Одоо энийхээ төлөө бол би энэ их хурлын дарга нэн тэргуунд огцроод энэ ер нь энэ талаар арга хэмжээ авахгүй юм бол энэ их хурл даруйд харах ёстой. Өмнө нь тус холбооноос дээрх асуудлаар улсын их хурл засгийн газарт удаадараа шаардлага мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөө хүртэл хариу өгөөгүй бөгөөд энэ оноос зарим төрлийн татварыг нэмж хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл ажилдаг иргэдийн тэтгэврт гарах насыг уртцгасныг буруу шийдвэр хэмээн үзэж байгаа юм а.